Улсын их хурлын тамирын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг Улсын их хурл энэ 7 хоногт тойр нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаараар 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд болсон үйл явдлыг тоймлог хүргье. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг гардууллаа. Монгол банкнд хийсэн шалгалтын дүн хэлэлцлээ. Элчин сайд нарыг эгүүлэн татах томилох тухай асуудлыг шийдвэрлэлээ. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2019-с 2020 оны төсвийн төсөөллийг хэлэлцэхийг дэмжлээ. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын их хурлын дарга энх болд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар захирамжаараа Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын их хурлд өргөн мэдүүлэг бэлтгэл хангах өөрөө бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Лүндэ Жидсангаар ахлуулсан билээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн зөвлөлдөг санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулснаа Улсын их хурлын даргад пүрэв гарагт гардууллаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь Улсын их хурл засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тогтолцоог төгөлдржүүлэх, төрийн хариуцлага сахилах шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, шүүгчийг хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах өөрөө бүхий, шүүхийн ерхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөдгөх, шүүгч ерхий шүүгчийг томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нар 7 хэмжээнийг огтно гэдэг бол бид 8 хэмжээнийг огтлох зарчим баримталж байна. 7 хэмжээс нь бол ард нийтээр хилцүүлээ. Энэ зөвлөх санал асуулга бол нэг хэмжүүрнэ. Эрдэмтэд судлаачдын олон удаагийн эрдэм шинжилгээний баг хурал одоо судалгааны ажлууд бол одоо нэг том ажил нь үндсэн хуульд хийсэн дүн шинжилгээ үнэлт өгүүлэх ажил бол нэг том ажил нь одоо энэ Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын алба, хүний эрхийн комисс, шүүхийн эрхийн зөвлөлийн саналууд бол нэг том бас шүүлтүүрийн ажил нь. Улс төрийн номуудын зөвшөлтлийн хурал арга хэмжээнүүд бол нэг бас арга хэмжээнүүд. Ийм тасралтгүй олон процесстэй 8 хэмжээнийг огтлох зарчмаар явж байгаагийн нэг нь бол одоо сүүл рүү өгсөн ард нийтээр хилцүүлж саналыг авах ажлыг одоо санал болгож энэ төслийг Улсын их хурлын даргад гардуулж өгч байгаамаа. Нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар 6 дугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад 9 дугаар сард Улсын их хурлд төслийг албан ёсоор өргөн барих юм байна. Мегмар лав гарагт Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, төсвийн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрал, соёл шинжлэх ухааны байнгын хороо, хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо оролдож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо Мегмар гарагт хуралдаж 3 асуудал хэлэлцлээ. Эхлээд ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг нийлбэр нь ард нийтийн санал асуулга юм а. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулгыг явуулах цаг хугацааны бололцоо боломж үндсэндээ алга байна гэж. Ерөнхийлөгчийн сонгуультай хамтруулаад ард нийтийн санал асуулга явуулах ажил маань цаг хугацааны хувьд бол бас боломжгүй болж байна. Улсын их хурлын гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын их хурлын гишүүн энх болд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтээ дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Дараа нь төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд манай улс 188,974 төрийн албан хаагчтай ажээ. Тэдний 3,032 нь төрийн, улс төрийн, 8,960 төрийн захиргааны, 36,949 буюу 19.55% нь төрийн тусгай, 130,033 буюу 68.82% нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. 134-өөс төрийн албаны зөвлөлөөр нь хэдийн хууль бус халагдсан байна гэж шийдвэр гаргасан юм бэ. 2016 онд бид нар одоо нэгч төрийн албан хаагчийн гомдлыг хүчингүй болгоогүй. Энэ ямар учиртай гэхээр ирсэн гомдол нь дандаа бүтцийн өөрчлөлт. Эсвэл одоо өөр яг төрийн албаны зөвлөлийн энэ хүн намаа ингээд ийм учраас ингээд халдчлаа гэд хянаж үзээ маргаан хянаж шанал комиссоор шийдэгдэх боломжгүй. Заавал захиргааны хэргийн шүүхтээр очиж
Энэ бүтцийн өөрчлөлт мөн үү? Бүтцийн өөрчлөлт хийгдээд энэ чигүүрг нь өөрчлөгдөд энэ хүний ачаас татсан үнэн үү гэд ингэж явсан гомдол байсан учраас бид нар захиргааны хэргийн шүүгдлээр ханд улс төрөөс хараат ухсаг байх хэвээр. Шатлаа дэвждэг ийм зарчим тулгуурласан байх хэвээр. Төрийн алба баталгаатай байх хэвээр. Зөв ажилдаг байх хэвээр энэ зарчмуудаа өрөх хэвээр. Байнгын хорооны хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссонтой холбогдуулан төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр байнгын хорооноос тогтоол гаргаж төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо. Дараа нь Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын их хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анх дугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын их хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 90.9% нь дэмжсэн юм а. Төсвийн байнгын хороо мигмар гарагт хуралдаж нэг асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар засгийн газраас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-оос 2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын засгийн газар, бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшөлдсөх асуудлыг хэлэлцсэн юм а. Улсын их хурлын гишүүн сангийн сайд Чайжил Сүрэнгийн танилцуулгад дурдсанаар эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын засгийн газарт зээл олгож эхэлсэн байна. 1993-аас 2011 онд нийт 60 сая $, зээлийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжүүлсэн. 2012-оос 2016 онуудад 300 сая $, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Шинээр авах хөнгөлөлтөө зээлийн хэмжээ $500 сая юм байна. Шинээр авах зээлийн эрхийн нөхцөлийн зээлийн хүүн 0.2%, зээл иргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм байна. Тэгүн дотор нөгөө аймагуудын дулааны станцын асуудал шийднэ гэд байгаа. Жил гаруй боллоо. Солонгосын экзем агт очиж уулзсан. Манай яамны төлөөлөл энэ урдны төслүүдэд бол хурдлаачаа гэдэг ийм шаардлагыг Солонгосын талаас тавьсан. Бид нар засгийн газрын төвшөнд бол энэ хүсэлтүүдийг бусад түвшинч хөгжлийн яам болон бусад яамдуудад тавьсан. Одоо эргэж танд мэддэг бичгээр мэддэгдээ. $500 сая одоо юунд зарах уу гэдэг асуудал. Бидэнд засгийн газрын өмнө хүлээгдэж байгаа олон асуудал. Жишээлбэл цэцэрлэг сургууль эмнэлэг барих төсөл жишээлбэл тодорхой хэмжээний 3 ээлжтэй сургуулиудыг 2 ээлжтэй болгох. Цэцэрлэгийг бол бид нар 2020 оных засгийн газар бүх хүүхдийг цэцэрлэгт хамрагдуулна гэсэн юу заалтууд барьж байгаа. Хөдөө аж ахуйн салбар дээр бид нар авахар засагтай бас яригдж байгаа. Дэд үтсийн салбарт бас тодорхой хэмжээний хэсгийг нь авч хэрэгжүүлэхээр юусан хамж эрүүл мэнд байгаль орчны салбарууд дээр төлхөө ашиглах ийм урьдчилсан яриаг хэлцүүрд явж байгаа. Яг засгийн газрын хуралдаанд орж эцэслэгтэйг байх учраас би танд энэс илүү мэдээлэл өгөх болцоогүй байна. Гишүүд асуулттай хариулт авч байр сууриа илэрхийлж өгүүлсний дараа зөвшөлдсхийг дэмжээ гэсэн саналын томьёолоор санал хураахад гишүүдийн 85.7% дэмжснээр байнгын хороо санал дүгнэлтэд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Энэ асуудлыг мөн эдийн засгийн байнгын хороо 5 гаруйн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлсэн билээ. Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороо мигмар гарагийн хуралдаанаараа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100% дэмжснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хороо мигмар гарагийн хуралдаанаараа 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд засгийн газраас өргөн мэдүүлсэн прокурорын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь засгийн газраас өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй 57 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 1 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороол 5 гарагт хуралдаж 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын экспорт импортын банк хоорондын байгуулсан зээлийн эрхийг хилэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хилэлцээд түр хойшлуулах шийдвэр гаргалаа. Дараа нь Монгол Улсын засгийн газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулсан санхүүжилтийн эрхийн хөтөлбөрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хилэлцсэн юм. Зөвхөн төрийн байгууллага юм уу эсвэл төрийн өмчт байгууллагт хамааралтай юу гэдэг асуулт байна. Дотроо 3 төсөл байгаа. Эхнийх нь бол хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих төсөл төр $25 сая. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төслийн нарийн бүтцийг дан танилцуулах бах. Хоёрдугаар төсөв санхүүгийн доктортой байдлыг бэхжүүлэх төсөл $12 сая. Энэ дээр бол Монгол Багц сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, бусад яамдууд орох бах. Гуравдугаарт нь бол эрчим хүчний төсөл $42 сая тэнцэх хэмжээний 2 төсөл байгаа. Дотроо 2 төсөлтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар бол $25 сая нь яалчгүй одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстийн зээлийнхээ хөрөнгөөр очих нь зөв баг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан маань бол үндсэндээ бүх хөтөлбөр төслүүдээ бол аймаг нийслэл дүүргүүдэд одоо хуваарлж байгаа. За аймаг нийслэлийн засаг даргын дэргэд бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл гэж байгаа. За энэ зөвлөөр хилэлцээ тухайн аймаг нийслэл дүүрэгт бол одоо ийм төсөл зайлшгүй хэрэгтэй гэдгээ бол сонгон шалгаруулад за тухайн төслийг сонгон шалгаруулах эрхийг нь бол одоо үндсэндээ аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн газарт бол одоо шилжүүлчихсэн байгаа. За энэ хүрээнд бол явагдаж байгаа. Хилэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санхүүжилтийн эрхийн хөтөлбөрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс Бүгд найрамдах Польш улс хоорондын нийгмийн хамгааллын тухай хилэлцээрийн төслийг зөвшөөрлөх тухай асуудлыг хилэлцлээ. Бүгд найрамдах Польш улсад амьдарч буй Монгол улсын иргэдийн хүсэлд хоёр улсын ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн хамгааллын тухай хилцээр байгуулахаар хоёр улс харилцан тохиролцож хилцээрийн төслийн хилцээг 2015-16 онд 2 үе шаттай хийж төслийг эцэслэн тохирцож тусын хууль тогтоомжиндаа баталгаажуулахаар тогтсон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6% нь нийгмийн хамгааллын тухай хилэлцээрийн төслийг зөвшөөрлөхийг дэмжснээр энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлт хуралдааны тэмдэглэлийг засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар элчин сайд нарыг эргүүлэн татах томилго тухай асуудлаар зөвшөөрлсгөөр Монгол Улсын ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хилэлцлээ. Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан улсын их хурлын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Энэ одоо орж ирж байгаа хүмүүс бол үнэхээр мэрэгжлийн хүмүүс. Энд бол би танихгүй нэг ч хүн алга олон жил хамтарч ажиллаж исэн хүмүүс байна. Сайдаар томилогдсноос хойш зөвхөн төрийн бодлогыг л ярьдаг байх хэрэгтэй. Гол одоо манай хандивлагч, туслагч, манай одоо нийгмийн томоохон шилжилт, арчлалын үнд цүүлийг байнга дэмжиж ирсэн. Маш ойр дотн нягт ажиллаж байгаа ийм улс орнууд. Ингээд Монгол улсаас зарим улсад суух онц бөгөөд бүр ирэхэд элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад гишүүдэд дэмжлээ. Мөн Монгол улсаас зарим улсад суугаа онц бөгөөд бүр ирэхэд элчин сайд нарыг эргүүлэн татахыг гишүүдийн олонх дэмжснээр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Эдийн засгийн байнгын хороол 5 гарагт хуралдаж 5 асуудал хилэлцлээ. Эхлээд Монгол Улсын статистикийн салбарыг 2016-аас 2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн эзэн хилэлцүүлгийг хэлээ. Тус тогтоолын төслийн анхны хилэлцүүлгийн үеэр санал хураанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолыг төсөлд нэмж тусган эзэн хилэлцүүлэгт бэлтгэсэн байна. Статистикийн салбарыг 2016-аас 2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг эзэн хилэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь засгийн газраас өргөн мэдүүлсэн усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эзэн хилэлцүүлгийг хийж гишүүд асуулт асууж ажлын хэсгээс хариулт авсны дараа хуулийн төслүүдийг эзэн хилэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Үүний дараа засгийн газрын гадаад дотоод өрийн удирдлагын байдал засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаарх сангийн сайдын мэдээллийг сонслоо. Засгийн газрын төгрөгөөр илэрхийлсэн үрийн үйлдэгдэл 2016 оны эцэст 22 их найд 280.1 тэрбум төгрөг төрсөн байна. Үүнээс гадаад дөр 12 тэрбум 363.8 төгрөг, дотоод дөр 6 их найд 464.9 төгрөг, засгийн газрын үрийн баталгаатай зээлийн үйлдэгдэл нь 3 их найд 451.5 тэрбум төгрөг байсан бол 2017 оны 1-р улирлын байдлаар үрийн үйлдэгдэл
20 их найд 970.6 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс гадаад дөр нь 13 их найд 951.5 тэрбум төгрөг, дотоод дөр нь 5 их найд 148.4 тэрбум төгрөг, засгийн газрын баталгаа 1 их найд 870.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мэдээлэлтэй холбогдуулан улсын их хурлын гишүүн Даваа Суран, Дамбочир, Бат Төмөр, тэр биш тогнор асуулт асууж хариулт авлаа. Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа байнгын хорооны ажлын хэсгээс Монгол банкнд хийсэн шалгалтын дүнг сонслоо. За чанаргүй зээл нийт банкны системд 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан болвол 2017 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар энэ 864.3 тэрбум төгрөгтөө гарсан байгаа. Энэ төв банкны асуудлыг цаашдаа энэ алдаа дахиж гаргахгүй байхын тулд энэ шалгалтын ажил хийгдсэн гэж ингэж ойлгож байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн 2012-оос 2016 онд Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн алдаатай бодлогууд, хууль бус шийдвэр, арга хэмжээний үр дүнд олон аж ахуй нэгж хохирж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учирсан тул ажлын хэсгийн дүгнэлтэд дурддагдсны дагуу тухайн үеийн удирдлагууд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг инхүү илэрхийлж байлаа. Ингээд хуралдааны төгсгөлд улсын их хурлын гишүүн Аяр Сайхнаар ахлуулсан улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ Болорч болон Даваа Сүрэн Оюун Чимэг Чин Зориг Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллаж, дээрх шалгалтын үр дүнтэй холбоотой улсын их хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо. Улсын их хурлын дарга инх болдод Япон улсын Мияконо жохтын дарга Икеда Такахиса тэргүүдэд төлөөлөгчд лав гарагт бараалглаа. Улсын их хурлын дарга инх бол ноён Икеда Такахисата анхудаага уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна гэд Мияконо жохот маш ойр татан санагдаг гэдгийг илэрхийлж, хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлсэн юм а. Ноён Икеда Такахиса улсын их хурлын даргаыг хүлээн авч уулзаж байд талархлаа илэрхийллээ. Өргөдлийн байнгын хороо лав гарагт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу ус цахилгааны тоолоор төлбөр үйлчилгээний асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд өргөдлийн байнгын хорооны дарга Саран Гэрэл, Улаанбаатар болон орон нутгийн иргэдээс орон сууцны конторууд эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой цэвэрс цахилгаан тасалсан, үн тариф нэмсэн, ойлгомжгүй нэмэлт төлбөрүүд авсан зэрэг гомдол 900 гаруй ирүүлсэн. Байнгын хороо дэгийнхаа дагуу 900-аас дээш өргөдөл гомдол ирүүлсэн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Тиймээс энэ удаад ил асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа талаар хэлсэн юм а. Мөн иргэдэг бухимдуулж энэ асуудлыг заавал авч үзэж хаана алдаа дутагдал, үл ойлголцол гарч байгааг тодорхой болгоод засч залруулах шийдлийг хэлэлцүүлгээс гаргах зорилготойг тэмдэглэсэн юм а. Цаашдаа бол ер нь энэ барилга байгууламжид усны сувг хойлоод нь хяналт тавих үүднээс ус сувг удирдах газрыг энэ улсын комист буцааж оруулах бол энэ чиглэлийнх нь хяналт суларснаас болоод иргэдэд бас зэвтэй ус очиод байгаа нэг юм нөхцөл байдал үүсэж байгаа учраас бид нэр зөвлөмжөндөө энэ улсын комиссда мэргэжлийн байгууллагуудыг оруулах шаардлагатай гэдэг ийм саналыг бас оруулах гэж байна. Хэлэлцүүлгээс гаргасан дээрх зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа холбогдох байгууллагууд заасан хугацаанд өргөдлийн байнгын хороонд ирүүлэх бөгөөд ирүүлсэн мэдээлэлд үндэслэн өргөдөл гомдол гаргасан иргэдэд хариулт өгөх юм байна. Улсын их хурлын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд статистикийн салбарыг 2016-аас 2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. За тэр өрсөлдөх чадварын судалгаа олон улсын ангиллаараа яаж гарч байгаа юм? Мэдээ. Тэр аз жаргалын индекс одоо ард иргэдийн амьдралын чанарын өөрчлөлт гэмт хэргийн тэр ангиллууд олон улсын ангиллаараа гэдэг маш их одоо олон судалгаанууд гарч байгаа хэвээр. Статистик буруу явдгийн бол улс орны хөгжил одоо төлөвлөлт тооцоол бүх юм буруу явна гэсэн үг. Ийхүү хэлэлцээд Монгол улсын статистикийн салбарыг 2016-аас 2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай улсын их хурлын тогтоолын төсөл батлахыг дэмжиж гисэн эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.8% нь дэмжиж баталлаа. Дараа нь засгийн газраас өргөн мэдүүлсэн усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төслүүдэд нэг бүрчлэн тусгасан бөгөөд хуулийн төслүүдийг хууль эрх зүйн техникийн талаас нь хянаа үзэж нэр томьёо хэл найруулгын засвар өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ хууль батлагдсанаар энэ усан замын тээврийн хяналтын тогтолцоо яаж өөрчлөгдөж ямар чанарын өөрчлөлт гарах юм бэ?
усан замын тээврийн хяналтад тавих байцаагчийн тоог нэмэгдүүлэх тэр эрх зүйн орчноо нээж өгсөн байгаа. Байнгын бус ажиллагаатай хөвөлтэй улиралд ажиллах, авран хамгаалах байнгын бус ажиллагаатай нэгжийг онцгой байдлын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нутгийн захиргааны нэгжтэйгээ мөн зам тээврийн хөгжлийн яамны харьяа далайн захиргааны мэргэжлийн байгууллагатай хамтран байгуулж ажиллуулах тийм эрх зүйн зохицуултыг оруулж өгсөн байгаа. Усан замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь батлах зүйтэй гэж үзсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгчөөс ирүүлсэн элчин сайд нарыг эргүүлэн татах томилго тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч бүрэн эрхийнхэн хүрээнд холбогдох хуулийн залтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарын холбооны усад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Пүрэвд орж, Бөгд найрам дахь Франц усад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Батцаахан, Холбооны Бөгд найрам дахь Герман улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Болор, Япон улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Хүрэлбаатар, Америк нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Алтан гэрэл, Канада улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Алтан гэрэл нарыг эргүүлэн татахаар болжээ. Иймд Монгол улсаас Швейцарын холбооны улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Лүндэнгийн Пүрэв сүрэн, Бөгд найрам дахь Франц улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Авирмэдийн Баттүр, Холбооны Бөгд найрам дахь Герман улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Дамбын Гамбат, Япон улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Гонжиг Зэвгийн Тэнгэр, Америк нэгдсэн улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Яндонгийн Отгон баяр, Канада улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайдаар Наваяндангийн Чингүмдэн нарыг тус томилох саналыг улсын хурлаар зөвшөөрөлцөхөөр өргөн мэдүүлжээ. Улс их орныхоо төлөө, ирээдүйн улсын үр хүүхдийн төлөө, тэнд байгаа тэр жирийн Монгол иргэдийн хүүхдүүдийн төлөө, ирээдүйд тэр Монгол хүүхдүүд Монгол улсын үр эрхт иргэн байх, тэр өв соёлоо мэддэг байх, тэр болцоо нөхцөлийг хангахын төлөө та бүгдийг биес ажилласаа гэж ингэж хүсэж байна. Дөрөв томилогдож явчаад 4 жил таг болчихдээ. Тэгэхээр энд бас системд нь байгаа болов энэ мөнх хоригл сайд бас анхаараач гэдгийг би хэлмээр байна. Хуралдааны төгсгөлд элчин сайд нарыг эргүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88% дэмжлээ. Харин элчин сайдаар томилох саналыг нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонхын дэмжлэг авсан тул улсын хурлын саналыг Монгол Улсын ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр болсон юм. Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцлээ. 2018 оны үндсэн чиглэлийн төслийн талаар аудитын дүгнэлт гаргуулах, макро эдийн засгийн асуудал дээр Монгол банк үндэсний хөгжлийн газрын саналыг авч тусгах, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн цэцэрлэг болон ипотекийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулах, үндсэн чиглэлийн төсөлд аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, хөнгө аж үйлдвэрийн талаар тодорхой зорилт арга хэмжээ тусгадаагүй байгаад анхаарах зэрэг саналуудыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гаргасныг чуулганы хуралдаанд танилцууллаа. Ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх тодорхой зүйлийг энэ одоо үндсэн чиглэлдээ хэр тусгасан бэ? Ерөнхийдөө нэг 99-100 орчим бодлогын арга хэмжээнүүдийг тусгасан. Энэ яамдуудаас ирсэн саналыг яамдуудын мэргэжилтнүүд манай яамныхан суугаад нийтдээ эдгээр арга хэмжээний төгсгөл бид нар 2018 ондны төгсгөл гэхэд ажилгүйдлийн түвшиг 8%-аас доошоо буулгая гэсэн ийм л тооцоо гарсан. Энэ өмч хөвчлөлийн чиглэл тэр тусмаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ашигт ажиллагаа өгөөжийг сайжруулах, энэ компанийг удирдах байгаа удирдлагын багт хариуцлага тооцох, энэ тогтолцоог бид нар нэвтрүүлэхгүйгээр ард түмний хөрөнгийг бид нар ингэж одоо өрн таран хийж болохгүй. Эрдэнэс Монгол компани бүрэлдэхүүнд байгаа компаниудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь сайжруулах, алдагдлыг нь бууруулах гэх мэтлэнгийн асуудлууд бол байгаа юу гэвэл байгаа. За энэ талаар бол Эрдэнэс Монгол компанийн бол бас их хурал дээр нэг танилцуулга бэлдэж өгсөн. Ажилгүйдлийг зарчим баримтлах замаар ажилгүйдийг бууруулна гэдэг юм л да. Энэ бол ажилгүйдийг бууруулсан макро эдийн засгийн бодлогоор зарчим баримтласнаас ажилгүйд буурдаг юм л да. Төвлөрлийг сааруулах, орон нутагт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг одоо бас хэрэгжүүлнэ гэсэн ийм зүйлийг баримталж байгаа. За бас нэг хэлэх ёстой зүйл нь төрөөс хөдөлмөр эрхлэлийн талаарх баримтал бодлого дээр бол одоо тусгасан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, за мөн саяхан баталсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд бол одоо бас төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа. Гишүүдийн асуулт хариултаар үдээс өмнөх хуралдаан завсарласан юм а. Үдээс хойш хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, улсын хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар ээлжид мэдээлэл хийсэн юм.
тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьсэр, ойдол, модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60%-ийг эзэлж байгаамаа. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийтдээ 2000 гаруй үйлдвэр аж ахуй үйл ажиллагаа явуулж 48.8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна. 2017 онд малын гаралтай түүхийд болох ноолуур 9400 тонн, ноос 29 мянган тонн, арьсэр 14 сая ширхэг бэлтгэх урьдчилсан таамаглал байна. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60%-ийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4 их найд төгрөг, нийт борлуулалтыг 3.5 их найд төгрөг түргэхээр ажиллаж байна. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асуун саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Энэ өдрийн хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-с 2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсгийг хэлэлцлээ. Энэ асуудлаар төсвийн байнгын хороо хуралдахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх, өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тухай шаардлагын зорилтод үзүүлэлтүүдийг баримталсан байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагааны хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой их усварыг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багтаа зорилтод бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинжлэх, цалин хөлсөх төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой их усварыг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багтаа зорилтод бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинжлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн үзэл баримтлалыг хэлэлцгийг чуулганы хуралдаанаас дэмжсэн шийдвэр гаргалаа. Дараа нь улсын хурлаар баталсан зарим хуулиудын эцсийн хариулгыг сонссноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Улсын их хурл болон улсын их хурлын тамийн газрын албан ёсны мэдээллийг олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй улсын их хурлын албан ёсны цахим хуудас болох парламент зэгийн мэн хаягаас авахаас гадна парламент зэгийн мэн фейсбુક хуудас, улсын их хурл нэртэй Instagram, Twitter, YouTube хаягуудаар хүлээн авч үзэх боломжтой. Улсын их хурлын тамийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг. Улсын их хурл энэ 7 хоногт тоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.